Экваторын шугам дээр ирсэн байна. 10 жил жоохон багт экваторын шугам ихэд дундуур ингээд татдаг гэж ярьжсэн. Энэ дэр ирнэ гэж бодож байгаа гэдэг тухай. Энэ нэгэд хамгийн анх 1961 онд энийг ингэж энэ модыг босгоод тэмдэглэсэн юм байна. Дэлхийн яг дундх бүс юм байна гэд. Кичуа гэд уугуул иргэд байдаг юм байна. 0 цэг 0 синхтай юм байна. Экваторын бүс дэлхийн яг дундуур нь equal гэдэг хоёр талтай байна. За энэ өмнөд үед бид нар 2019 онд явсан. Яг 3 жилийн дараа хойд талд нь 2022 онд явсан. Тэгээ яг 3 жилийн дараа 2025 онд ингээд Экваторын хол шугамдаар ирсэн байна. Магадгүй 3 жилийн дараа сансар бүгдээрээ хамт байх юм шиг байна. Экваторын шугам дээр яг цаг цаад энэ 12 цаг 15 минут өнгөрч байна. Энэ нарны шугам хардаа. Энэ ингээд сүүдэр доошгоо 12 15 сүүд ингээд цааж. Энэ нь хойд. Энэ нь өмнөд. Энэ нь хойд. Энэ нь өмнөд. За 1 минутын дотор энэ өндгийг хөдөлгөөгөө байршуулах ёстой чаленж байна. Яагаад гэхээр бид нар чинь Эквадорыг өөр улсууд чи Эквадор лайн шугам дээр байгаа шүү дээ. Гэтэл Эквадорыг сонгосон гэхээр энэ чинь өндөр уулан дээр байгаа учраас дэлхийн төвөөс хамгийн хол. За манай нөхөр 0 шугамн дээр яг зогссон байх шүү. Ягаад гэвэл энэс ийшээ хойшоо энэ урагшаага. За энэ хөө ингээд тогтоосон шүү. Браво. Оо чи хуурчээс ингэж болохгүй шээ гэдэг. Босоогорно. Va a ser maestro seguro. Okay. Snowboarders, right? Ooh, okay. We're in the middle. It's because exactly we are in the middle. Энэ уус ингэж жолон тустай байгаад эргэлдэг штэ. Тэр нэг уус ингэж эргэлдэхгүй навцаа эргэлдэхгүй шууд доош орж байна. Хамгийн гол нь нөгөө энэ чинь нөгөө дэлхийн төвийн бүс учраас Эквадорын шугам учраас тэгтэн гинэ. Has another flexion like this. Just a couple feet. Yeah, right? So, cyclones always are gonna turn like this according to the clock. Exactly. Very interesting. Now, let's see what happened in your toilets. Let's go to your home. Саяных Австралид байх юм бол ингэж усан орж шууд ирсэн. Одоо энэ хаа нэгсэн бэ те? Одоо хойд тал руу шүү. Одоо хойд тал руу явж. Сая Австралид зүүн гол тал руу оронгууд нэг усан. We're in Mongolia, right? Yes, exactly. We are in Mongolia. So what happened, for example, in places like Mongolia? За Монгол одоо ус яаж ирдэг харуулж байна. It's very far from equator. So the same like in the south. Экваторын шумаас Монгол зайтай. За дараа нь яхаа шиг нэ. On the mark. The counterclockwise, right? Exactly. And that was a counterclockwise. Oh. You're on the line. Exactly, right? Сонин биш нэрээ. In Сая бид музей үзсэн тэр музейд байгаа шугам бол яг жинхэнэ гадар зүүн хувьд дэлхийн таарсан бүсрэн байна. Тэр Эквадорын бүсийг бүс бол 13 улсаар дайрдаг байна. Гэхдээ яагаад Эквадорыг энэ бүсийн түүн гэж шийддэг юм бэ гэхээр энэ хамгийн өндөр сансартай хамгийн ойрхон хамгийн өндөр зэг байдаг учраас энд голцох байгаамаа гэж шийдсэн гинэ. Тэгээд энэ том хөршөө эдэр бариад энэ одоо дэлхийн хойд өмнөд хэсгийг хуваасан голцог гэж энэ том хөршөө барьсан юм байна. Гэхдээ харамсалтай энэ том хөршөөг арай жоохон буруу газар барьсан гэдэг чинь яг жинхэнэ нөгөө дээрээс бүслэх болохоор сүүлдээ үзсэн тэр шугам байна.